За, сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв бол гортог шугам ашиглаад үндсэн байгуулалт хийх хичээл байгаа. За, пирамидын бүтээн байгуулалт эд өрнөж байсан 4000 гаруй жилийн өмнөөс л Африк тивийн хөгжил цэцгэлтийг тэтгэж ирсэн нийл мөрөн үе ирлэж тариаланчдыг ажилгүй болгодог байж. Ийм эдийн засгийн эзэгтэй үед тэднийг ажлаар хангаж авардаг байсны нь пирамидын бүтээн байгуулалт байсан байна. За, энэ Таж Махал байна. Таж Махал нь Энтэг улсын Агра гэдэг хотод байдаг. Их Монголын эзэнт гүрний хаан Шах хаан өөрийн хайртай хатан Мумтаз Махал зориулан барьсан. За, 1632 оны орчимд баригдаад 1653 оны орчимд дууссан ийм гантик чулуун барилга байна. За, энэ хоёр пирамид, Таж Махал маань дэлхийн 7 гайхамшигын хоёр нь байгаа тийм. За, хавтгайн дүрсүүд тойрог, зүгуруулжин, ром, тэгшүнцэг, квадрат, параллелограмм, трапез, зайдал хажууд гурвалжин гэдэг дандаа бид нэрээ мэддэг дүрсүүд байна тийм. За, эдгээрээс зүг гурвалжин гэвэл бүх талууд нь тэнцүү. За, адил хажууд гурвалжин гэвэл хоёр тал нь тэнцүү гурвалжин. За, параллелограмм, ромб хоёр юугаар ялгаатай вэ гэхээр ромбын бүх талууд нь хоорондоо тэнцүү байдаг бол параллелограммын хосороо тэнцүү байна. За, бүтээн байгуулалт нэгдүгээр байгуулалт нь. За, перпендикуляр хоёр шулууны зурыг. За, энэ автгаад хоёр цэг тэмдэглээд тэдгээрийг дайрсан шулуун байгуулна. Дараа нь уг шулуунд перпендикуляр хоёр дахь шулууныг байгуулнаа. За, хоёр цэгээ тэмдэглэлээ. Шугамаар хэрчим зурлаа. За, хоорондоо огтлолцсон тэнцүү нумтай тэнцүү арадтай хоёр нум зурна. За, А дээр тойргийн төвөө байгуулад гортгоор татлаа. Б дээр мөн адилхан арад өстэй тойргийг Б дээр тойргийн төвийг байгуулад татлаа. За, эдгээр хоёр тойргийн огтлолцсон хоёр цэгийг дайруулад шулуун татахад үүссэн энэ шулуун бол АБ хэрчимд перпендикуляр шулуун байна. За, энд ижил араад өстэй нум зурна гэдгийг цаал анхаарах хэрэгтэй. За, өгсөн шулуунтай перпендикуляр шулуун байгуулъя. За, нэг ихний шулуун ингээ байгуулна тийм ээ. За, хоёр дахь нь мөн адил тойрог зураад байгууллаа. За, байгуулалт хоёр нь АБ шулуун дээр орших эм цэгийг дайрсан уг шулуунтай перпендикуляр шулуун байгуулъя. За, АБ шулуун дээр орших эм цэгээс ижил зэд орших хос цэгийг тэмдэглэнэ. За, тэнд эмээс энэ тойрог хүртэл эмээс энэ ном хүртэл энэ зайнууд хоорондоо тэнцүү гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За, олсон хос цэгүүдээсээ татлаа. Дайруулад шулуун татлаа. За, ингээд АБ шулууны хувьд перпендикуляр АБ шулуунтай перпендикуляр эм цэгийг дайрсан шулуун байна. За, эм цэгийн дундаж байх нэг анхаарах нь байна. За, жишээ 2 өгсөн шулуун дээр орших цэгийг дайрсан уг шулуунд перпендикуляр шулууныг мөн гортог ашиглан байгуулцгаая. За, хоёр талд нь ижил зайтай авлаа. Энэ дээр тойргийн төв хийсэн ижил араад өстэй хоёр тойрог татаад тогтолцлын цэгийг дайрсан шулуун байгууллаа. За, энэ мөн адилхан. За, дэвтэр дээр бичиж тэмдэглэж аваарай. За, дараагийн байгуулалт. АБ шулуун дээр үл орших С цэгийг дайрсан АБ шулуунд перпендикуляр шулуун байгуулъя. За, гортог ашиглан С цэгээс ижил зайд орших АБ шулууныг хоёр цэгээр огтлцсон С дээр төвтэй одоо АБ нум татна гэсэн үг. За, татлаа. За, эдгээр хоёр цэг дээрээ араад өстэй тойрог татлаа. Хоёр тойргийн огтлцлыг дайруулад шулуун татлаа. Ингээд мөн С цэгийг
дайрч байна гэсэн үг. За цэгээс ижил зайтай 2 цэг байна гэдгийг анхаарах хэрэгтэй. За одоо жишээ 3-ыг бүгд ажиллая. За ном татлаа. Мөн 2 номоо татлаа. Холдлоо. За мөн татлаа. За жишээ 4. 5 см талтай квадрат байгуулъя. За цэг зураад цэгийг дайрсан шулуун татъя. За уг цэгийг дайрсан энэ шулуунтай перпендикуляр шулууныг байгуулъя. За уг перпендикуляр шулуунууд дээр 5 см квадратынхаа 5 см талтай гэсэн учраас 5 см-уудыг таслаад авъя. За 5 см-ийн төгсгөлийн цэг дээр тойргийн төв хийсэн номууд их татаад за эдгээр номуудыг огтлцоход үүссэн энэ цэг маань квадратын нэг орой болох юм байна. За ингээд татъя. За бидний мэддэг Өрхангай аймгийн нутагт байдаг Эрдэнэцөгийн хэд маань квадрат хэлбэртэй газартай байх нь. За өгсөн өнцгтэй тэнцүү өнцөг байгуулах. За шинээр байгуулах өнцгийн оройн цэгийг энэ цэг дээр эхлэлтэй цацраг байгуулъя. За өгсөн өнцгийн орой дээр төвтэй огтлогч ном татаж огтлцлын цэгүүдийг нь тэмдэглэнэ. Гортгийн хэмжээг өөрчлөхгүйгээр цацрагийн эхлэл O цэг дээр төвтэй тойрог татаж цацрагтай огтлцох цэгийг нь M гэж тэмдэглэе. За өнцгийн талууд дээр тэмдэглэсэн цэгүүдийн хоорондох цаг гортгоор хэмжиж M цэг дээр төвтэй тойрог татна. За өмнө татсан тойрогтой огтлцох цэгийг нь К гэж тэмдэглээд ОК гэсэн цацраг татъя. За эндээс байгуулалтын үр дүнд К, О, М өнцөг өгсөн өнцгтэй тэнцүү өнцөг юм аа. Өнцгийн оройгоос ижил зайд орших цэгүүдийг хоорондох зай гэдгийг ойлгох хэрэгтэй. За өнцгийн бисектрис байгуулах. Зурд өгсөн хурц өнцгийн бисектрисийг байгуулъя. Оройн цэг дээр төвтэй огтлогч ном татна. За өгсөн талууд ба номын огтлцолд үүссэн цэгүүд дээр төвтэй ижил радиустай номуудыг огтлцуулна. За оройн цэг буюу номуудын огтлцлын цэгийг дайрсан шулуун татъя. Энэ шулуун нь өгөгдсөн өнцгийн бисектрис болох ба энэ шулуунд дурын цэгээс өнцгийн талууд хүртэлх зай тэнцүү байна. За параллелограммын зэрэгцээ 2 оройн бисектрисийг байгуулъя. Огтлцолд нь ямар өнцөг үүсэж байна вэ? За дөрвөн өнцгтийн чанараар зэрэгцээ 2 оройн өнцгүүд нь 180 градус. Өнцгүүдийн нийлбэр 180 градус байдаг. За бисектрисүүдийг нь байгуулъя. За эхний бисектрис дараагийн бисектрисийг байгууллаа. За одоо бүгдээрээ КА гэсэн өнцгийг олъё. За ДК өнцөг бол 180 градусаас хасган өнцөг ДК хоёрын нийлбэр энэ хоёр өнцгийн нийлбэрийг 180 градусаас хасахад энэ өнцөг гарах ёстой. За энэ хоёр өнцгийн нийлбэр нь юу вэ гэхээр энэ хагас нь энд бас хагас нь байгаа учраас нөгөө энэ 180 градусын маань хагас буюу 90 градус гэсэн. Энэ хоёрын нийлбэр нь 90 градус. За ингээд 180-аас 90 хасаад ДКА гэдэг өнцөг бол 90 градусын өнцөг байна. За өгсөн шулууны гадна орших цэгийг дайруулан параллел шулуун байгуулъя. За өгсөн цэгийг дайрсан огтлогч шулуун татна. Өгсөн шулуун дээр оройтой үүссэн өнцгтэй тэнцүү өнцгийг байгуулъя.
Тэгэхээр огтлцсон цэгийг дайруулаад шулуун татаад за тэнцэн өнцөг зурхад үүссэн цэг ба өгсөн цэгүүдийг дайрсан шулуун байгуулна. Энэ шулуунд өгсөн шулуунтай параллел байна. За ингэж байгуулах. За дүгнэлт нь гортог шугам ашиглаад үндсэн байгуулалт хийх хичээлээр бид нар өгсөн хэрчимтэй тэнцэн хэрчим байгуулах, өгсөн өнцөгтэй тэнцэн өнцөг байгуулах, хэрчмийг таллан хуваах, дундаж цэгийг дайруулан перпендикуляр шулуун байгуулах, өгсөн цэгээс шулуунд перпендикуляр татах, өгсөн өнцгийн бисектрис байгуулах, шулууны гадна орших цэгийг дайруулан параллел шулуун татах гэсэн 6 чадварыг эзэмссэн байна. За дараах төрсүүдийг гортог шугам ашиглаад гэрийн даалгаварт байгуулаарай. Тэгш өнцөгт зөв гурвалжин, ром, параллелограмм, трапез, арилжууд гурвалжин. За дор даймын халахгүй сумын вангийн цагаан бол. Вангийн цагаан бол харагдаж байна. Эцэн Чингис хааны зарилгаар 1220 онд их Монгол улсын нийслэл болон сонгосон хар хором хотын тухайн үедээ улс төрийн төв худалдаа эдийн засаг гаруурлаж шин соёлын төв олон улсын харилцааны томоохон зангилаа төв байсан байна. За хар хором маань харагдаж байна. Хар хором дээр Эрдэнэ зоогийн бас харагдаж байна. За одоо зүрх байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.